За бид өнөөдөр эрүүл мэндийн хөгжлийн төв дээр Монгол улсад COVID-19 хэрвээ дэгдэлт үүслэ гэхэд хэрхэн бэлтгэл хангах вэ гэсэн байдлаар одоо нийт Монгол улсад ажиллаж байгаа эрчим тэмчилгээний эмчнараа сургалтанд хамруулж байна. За өнөөдөр бол нийтдээ 30 ингээд нийлээд ер нь 60 эмчийг бол бэлтгэж аван. За тэгээд энэ бэлтгэгдсэн эмчнэр маань болоод манай мэрэгжлийн салбар зөвлөлийн гишүүд бүгд нийлээд улсын хэмжээнд эмчнараа яг COVID-19 үед хүндэрсэн тохиолдолд маш хүнд ямар тусламж үйлчилгээ үзүүлэх үү, хүндөвтөр хүнд ямар тусламж үйлчилгээ үзүүлэх үү гэд бүх арга барилд суралцаад улсын хэмжээнд энэ сургалтыг дадлагжуулахын сургалтуудыг зохион байгуулах болно. За өнөөдөр Монгол улсад нийтдээ улсын хэмжээнд хэрхэн бид нар дэгдэлт үүсэл зохион байгуулах уу гэдэг талаар бол хэдэн ор дийлгэх, ямар зохион байгуулалтаа авах уу, ямар схемээр хандах уу гэд бүх төлөвлөлтийг хийгээд бэлтгэл ажлыг хангаад бэлэн байдалтай байна. Тэгээд одоо мөн удахгүй бид үзүүлэх сургалт болно. За энэ үеэр энэ бэлтгэгдсэн эмчнэр боловсон хүчин эрүүл мэндийн салбарынхаа бэлэн байдлыг харж дутагдaltaй тал юу вэ? Нэмж бэлтгэхээр юм юу вэ? Бидний бэлдсэн зүйл ямар амжилттай байгаа талаар бас тодорхой дүгнэлт гарах байхаа гэж бодож байна. Онлайн зөвлөгөө өгөөд яваад байгаа энэ эмчнэртээ бас баярлалаа. Та нартай Монгол улсын хөр орох учраас би шууд мэдээлэл хийгээ явчихсан. Надад хэрэгдэт боломжтой шүү. Энэ 2 өдрийнхөө сургалтын дараа байгууллагын төвшин. За та бүхэнд амжилт хүсье. За мэрэгжил нэгтэй бас гамбалдах шиг. За би маш тавчгаа ерөөсө бодлогын байдал ямар вэ? Эргэцэн орчин маань ямар вэ? Бид ямар арга хэмжээ авч байгаа вэ? Энэ чиглэлээр л ярьсан байна. 3 сая гаруй хүмүүс хатар авсан гэдэг тохиолдсон. Ерөөсө одоо 5310 хүн бол садлан ажилтнууд бол байсан гэсэн үг. Та нар 4 хүний замын үүдний зохицуулалт байдлуудаас нэг мэдж байгаа бах. Юуны маш их гурван байшинт гэдэг дээр бол тусгаарлаж ирсэн. Ер нь бол тэгээд энэ тусгаарлалтууд бол одоо бас хүний тоонд энэ Монгол Улсын аюулгүй байдал Монгол иргэдийн 3,270,038 тохиолдол бол одоо онш батлагдсан. 38 тохиолдлын 4 нь гадаадын иргэн байсан. 7 хоног болно энэ тоонуудыг бол авч ингэж шинжлэгдэж явж байгаа. 5-30 насны хүүхэд хэдөө энэ бол эрсдэлтэй бүлгийн хүмүүсээ тэгэхээр хэрвээ одоо эмнэлэг ямар нэгэн байдлаар тусгаарлагдчихлаа гэж бодъё тийм нэгс энэ өөрж байгаа хүмүүс ирээдүйн хүн ямар байгаа вэ гэдэг тоонуудыг бүгд маш сайн мэдчих хэрэгтэй гэдэг хэлээ. Аль давхарт байгаа вэ тэр эрсдэлтэй бүлгийн хүмүүстэй. Онцгой комиссийн бодлын шийдвэрүүдийг та нар онцгой хэмжээ ерөнхий газрын сайтаас бүгд татаж харж авах хэрэгтэй гэдгийг бас энэ зүйл бүгд орцсон юм байгаа. За энэ дараа сайтын тушаа журам зааврууд бүгд болсон байгаа. Энийг бид нэр чөлөөлөх, цалинтай чөлөө олгох, 5-аас доош байгууллагатай цалинтай чөлөө олгох, сургууль цэцэрлэг ерөнхий болгоноос эхлээд яг хэтийн хэлийг бүрэн хаасан. Гэтэл манай иргэд ингээд хөлийн цаана өвдчихдэг. Жишээлбэл одоо ховдын булган дээр болгоны санхүүгийнхаа юмыг бол тодорхой хэмжээнд шийдвэрлэж эхэлсэн. Хамгийн ихэнх дээр бол 4.2 тэрбум